I'm coming home, I'm coming home. Tell the world I'm coming. Урьдсан үедээ хийх хөгжилтэй зүйлийн нэг нь TikTok хийх юм аа. Энэ хөгжилтэй байхаас гадна сонирхол татгууц байх болно. Do it yourself. Та өөрийн онцлогтой тохирсон гар урлал, шигтгэн намал, хадгалмал, пазл эвлүүлж болох юм аа. Мөн та эдгээр Facebook группээр жишлоод үзээрэй. Дасгал хөдөлгөөнгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Та өөрийн биеийн онцлогтой тохирсон сонголтын дасгал болон бусад дасгал хөдөлгөөнийг хийх боломжтой юм аа. Ингээд танд дараах YouTube сувгуудыг санал болгож байна. Үсний засалтаа өөрчилж яагаад болохгүй гэж нэгэн хэвийн үс засалт таныг уйтгартай харагдуулж болох юм аа. Өөртөө итгэлтэйгээр үсний засалтаа өөрчлөхийг санал болгож байна. Ажил амьдрал гэж явцаар бид өөрсдийнхөө биеийг мартчих тохиолдол байдаг. Тэгвэл энэ үеийг ашиглаад та бүхэн арьсаа баярлуулаад байгаарай. Өөрийнхөө өрөөг болон гэрийнхээ интерьер дизайн, тавилгануудынхаа байршлыг өөрчлөөд үзэхийг санал болгож байна. Ингийн тулд эдгээр Facebook группээс санаа авч болох юм аа. Амтд билүү, кек, төрөл бүрийн салаад, хоолны жориг туршихад тохиромжтой цаг хугацаа гэдэгтээ санал нийлэх үзье. Эмэгтэйчүүд бид чинь нэгэн хിവэр нүрэ буцааргаад түндээ дасал болсон байдаг. Тэгвэл энэ хугацааг ашиглаад шинэ нүур бодолд туршиж үзхийг санал болгож байна. Мөн та бүхэн гоо сахины бүтээгдэхүүн, багс, поролон зэрэгээ угааж, цэвэрлэж, цэгцэлж авах боломжтой юм аа. Ямар нэгэн орны гадаад хэлийг шинээр сурч эхлэхэд таатай өдрүүд биш гэж үү? Эдгээр аппликейшнууд хэл сурахад тань хэрэг болох болно. Ном бол ертөнцийг харах цонх. Урьдсан үедээ хийх зүйлийн нэг нь яа харахгүй ном унших үлээ. Сурахад хизээч оройтдаггүй. Өөрийн дуртай хөгжмийн зэмсгээ тоглож сурахад таатай үе шүү. Одоо цагт подкаст сонсдоггүй хүн гэж байхгүй зэ. Бидний зүгээс танд Идрэгийн подкаст, Балиар өдрөг подкаст, Unlock подкаст, бидний нууц, Сэхэтэн, Хүлээлтний өрөө зэрэг подкастуудыг санал болгож байна. Гар утас компьютераа цэвэрлэх сайхан боломж. Таны гар утсанд хэрэгтэй хэрэггүй аппликейшнууд байдаг бол тэднийг устгах, мөн фолдер доторхоо янзлах, мөн фотос дотор ч айлтын унгарт хийсэн скриншотууд байгаа бол тэднийгээ цэвэрлэх сайхан боломж юм аа. Өдөр бүр тогтмол цагт 30 минут орчим хугацаагаар бүжиглэх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Бүжиглснээр жингээ хасах боломжтой гэдэгт та итгэх үү? Энэ YouTube сүгээр та зочлоод үзээрэй. Бясалгал йогоор хичээлснээр дараах аж тустай байна. Сэтгэл санааны зовнил арилж, сэтгэл санаа тогтворчин, стресс бухимдал арилж тайван болно. Сэтгэл гутралыг даван туулж, сэтгэл санаа амгалан тайван болно. Мөн нойрон сайн болж, нойрны чанар сайжирна. Үүнээс гадна эерэг сэтгэлийн хөдөлтөй болж, альва зүйлийн сайныг олж харах чадвар нэмэгддэг байна. Мөн эерэг энерги нэмэгдэж, өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байх, анхаарал төвлөрөл, ой санамж сайжрах гээд олон ач тустай байх нэ. Ажил гэж явсаар бид төрөл төрөсөд найз нөхдөдөө байнга холбоотой байж чаддаггүй лээ. Тэгвэл энэ хугацааг ашиглан найз нөхөд төрөл төрөсөдтэйгээ уцаар ярихыг танд зөвлөж байна. Завтай байгаа дээрээ та бүхэн энэ оныхоо зорилтуудаа тодорхойлж цаашид хийх ажлаа төлөвлөж болох юм аа. Мөн хүслийн жагсаалт, аялах газруудын жагсаалт зэрэг жагсаалтуудыг гаргах боломжтой юм аа.
Таны плейлист нөгөө л нэг хэдэн хуучин дутаагаа байгаа биш үү? Тэгвэл энэ хугацааг ашиглан сүүлийн шинэ хит дуунуудаар плейлистээ шинжилгээг зөвлөж байна. Уйдсан үедээ хийх зүйлийн нэг нь яах аргагүй кино үзэх билээ. Хуучны сэтгэл тоногсон кинонуудаас өөрийн дуртай киногаа сонгон тоглон сууж үзхийг танд санал болгож байна. Гэр бүлийнхээ зургийн цомгийг бөөнөрөө сун үзхийг танд санал болгож байна. Ингэснээрээ төрөл төрөстөө үр хүүхдүүдтэй танилцуулах, хуучны хөгжилтэй агшнуудыг иргэн санах боломжтой юм. Хожим уур дундгаас хойш хоромхон зургийн нойрыг чухалчлаад явахудай залуучууд минь сэр бос зүтг хичээ хөдөлмөрл хорвоо дэлхийн уужим хийх ажил их байна. Бичлэгийг маань дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа.